хэлбэр төрөвчтэй мөнгөнд хүртэл одоо өөрчлөлтүүд гараад ингээд явхаар зэрэг энэ бүгдийг хамгийн ойр дотны хамгийн одоо хайртай хүмүүстэй хуваалцъя гэсэн сэтгэл хамгийн их төрөнд төрдөг те нэг гой чихэр идэхээр зэрэг хүүхдүүдтэй энийг өгдөг бол амсалдаг бол гэд тэгдэг штэ те тэгэл бид нар дандаа боддог яг тэрэн шиг одоо энэ хүний хөгжил энэ мэдлэг боловсрал гэдэг бол яг энэ замаар явдгийм байна гэдгийг би бас өөрийнхөө бие дээр 2020 оноос хойш манай Гүлнараа бас яг ижилхэн тэгээд бит хоёрын энэ хөтөлбөрийн энэ группийг нээсэн зорилго маань яг тэр үндсэн одоо юун дээр те хүсэл дээр тулгуурлаж нэгдсэн байдаг. Тийм болохоор манай цэвэлмаа яг тэр одоо сүнслэг хүслийнхаа хүнд хувь нэмэр оруулъя. Хүмүүс энийг мэдээд аваасаа эн чинь те нэг их хэцүү юм биш юм байна штэ. Нэг их зардал мөнгө орохгүй юм байна штэ. Ингэж зовоод ах шаардлагагүй юм байна штэ гэдгийг өөрийн бие дээрээ өөрийн амьдрал дээрээ мэдэж авсан учраас группийн хамт олондоо би хуваалцахад бэлэн боллоо. Маш тодорхой үр дүнгуудыг хүртлээ гэд ингээд лайв подкастнда одоо зочноор оролцох урилгаа хүлээн авсан байгаа, хүлээн зөвшөөрсөн байгаа юм. За манай цэвэлмаа анх хөтөлбөрт орж ирэхэд зорилго нь юу байсан бэ? За би ер нь 2017 оноос хойш цэсний чулуутай гэж өнөөдөр цэс хөтөлбөрлөлттэй цэсний чулуутай гэдэг яг жил болгол ингээл энийг угаачсан цэвэрлэжсэн гэл ер нь чадахгүй яг нэг бас нэлээд ганц нэг хөтөлбөрт орж исэн л да. Гэхдээ ингээ үр дүн гаргахгүй байсан. Тэгээд 2023 онд яхад харуулсан чинь одоо ерөөсөө шууд нэг юм бэлтгэл эмчтэй чамайг одоо ерөөсөө шууд чирж аваачаад одоо халаанд оруулахгүй болохгүй гэдгсэн. Тэгэхээр би аль болохоор би бас хаалганаас татгалзаад би энэ чулууг заавал гаргах хэрэгтэй. Би гаргаж чадах хэрэгтэй. Би энэ дээр өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн. Ер нь өөрөө яг тийм зорилго тавьсан байсан болохоор яг тэгээд ингээд хөтөлбөр болгоныг сонирхол тэг яг чулууга яг гаргачих юмсан энэ дээр одоо яг ямар одоо юм гарчил таараа гэдээ би баш их ингээд хүсэж ийсэн. Тэгээд хоёр багштайгаа бол яг ингээд хөтөлбөрийг үзсэн. Тэгээд за ястаа энэ хөтөлбөрт л орж байгаа би чаднаа. Одоо яг миний хүсэж исэн, хүлээж исэн яг хөтөлбөр маанууд мөн байна гэдэг. Тэгээ би 4 сарын 15-нд яг яхад харуулсан чинь бас яг хэлсэн. Одоо цус ерөөсөө яг дүүрэн чулуутай цусны өтгөрөл ихтэй. Одоо бол ер нь бол маш хүндрэлтэй болоо шүү. Одоо бошоогоо одоо зүгээр энэ 4 сарда багтаад одоо мэдцэлд ороо гэсэн. Тэгээд би аяханыхаа амжилтад би тийм угаах цаа цэвэрлэж байгаа энэ гэж юу ч тэгээ за ойлголаа гэдэг ингээд яг тэр баримтжуулаад би тэр бичгээ аваад ингээд гарсан. Тэгээд тэр цагаас хойш би одоо 6 дахь цэвэрлэгээ хийж байна. Тэгээд анхны цэвэрлэгээ маш их амжилттай болоод урам орсон. За энэ нь бол гаргаж чадах юм байна. Энийг бол би группийнхэнтэйгээ цаг тухай бүрднээс хуваалцаж ирсэн. Тэгээд 6 дахь цэвэрлэгээ 5 дахь цэвэрлэгээ хийгээд 6 дахь цэвэрлэгээ хийгээ. За би маргааш 6 дахь цэвэрлэгээ хийнэ гэдэг ингээд яг өөртөө ингэ бодсон. Тэгээд бэлтгэл ажлаа хангацсан чинь ингээд яг ингээд энэ цус илгнээс ингээд нэг юмнууд ингээд гараад байгаа юм шиг хөндөөрлөөд тэгэл ингээд нэг л их тийм сонирн болоодсэн. Тэгээд за одоо яг эндээс нэлээ бүр яг ингээд бүрүүдний 5 цэвэрлэгэн дээр мэдрэгдэхгүй байсан юмнууд ингээд юм ингээд нэг бүлтрээ гараад байгаа юм шиг тийм. Бүр ерөөсө цэвэрлэгээ хийндээ гэд маргааш яг хийн гэж бэлтгэл ажлаа хангаж байгаа гэсэн. Тэгээд 6 дахь цэвэрлэгэн дээр бол асар их тийм зүйлүүд бол гарсан. Тэгээд тэр нэг хар чавх шиг хэрнээ зөөлөрсөн, илэрсэн, цус жив шиг юмнууд бас их гарсан. Тэгэл ер нь бол за одоо бол ер нь миний талд энэ одоо би тэ одоо нэг нэлээд ийм их юм нэ зүйлүүдээ гаргасан юм чинь одоо би бол энийг бусдаа хуваалцах хэрэгтэй тэ над чинь ингээд одоо орох гээд хүлээж байгаа, зовирлж байгаа. Ер нь ингээд нэг цэсний чулуу ихтэй одоо тэр бүдүүрэн тэгээд дээрс нь ерөөс байнгын нөгөө хөмсөг зангилаат ингээл ийм зангилаатай. Тэгээ бүр эндээ ийм зураастай байсан. Тэгээ одоо бол миний царайд ерөөс одоо маш гоё болсон. Зураас нөгөө хөндлөн зураас байхгүй. Нүүр мөрч ерөөс хачин тайлхаар болсон. Тэгээд уулзалтаагүй байсан хүмүүстэй уулзахаар ямар гоё болсон гэдэг. Тэгээ би энэ за яг манай энэ эрүүл биеэ бүтээгсэн 90 хоногийн гоё сайхан багш маань нэг
та нар энэ хөтөлбөрийг сонирхоод энд орж ингэж ирүүлжээ гэж. Одоо зөвлөгч одоо яаж байгаа. Хөөрхөн штэ тэ. За ямар ч байсан. Тэгтээ юу 4 сарын 15-наас хойш дахиж эход харуулаг байгаа юм байна тийм үү? Би 10 дахь цэвэрлэгээ хийж байгаа харуулъя гэж. За тэг тий. За тэгвэл н хэдүүлээ бас дараагийн юу лайв подкастын маань зочноор цэвэлмаа маань 2 дахь удаага бас урагдаж орж магадгүй болох нь байна. Яг гэвэл надад ч гэсэн их сонирхолтой байгаа. Яг тэгвэл эн чинь үндсэндээ айхав гэдэг шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөгдсөн аппаратаар бид нар үр дүнгээ үзэх гэж байгаа. Тэгэхээр 10 дахь цэвэрлэгээ хийсний дараа цэвэлмагийн одоо эхоны үзүүлэлтүүд дээр ямар өөрчлөлт гарсан байна вэ гэдгийг бас дахин хуваалцах боломж гарах байхаа гэж найдаад нээлттэй орхиё хэдүүлээ. За зөвхөн одоо манай хөтөлбөрийг хүмүүс ингэж идэг те зөвхөн л нэг аливаа тэр нэг цөсөө угаагаа чулуугаа гаргах аргаал заагаад өчөөж та нар гээл тэгэд идэг те. Тэгэхээр манай хөтөлбөр тийм бодолтой байгаа хүмүүст аль хэзээний ороод ирсэн хүнд ямар ялгаа одоо мэдрэгдсэн бэ гэдгийг асуумаар байна. Би яг энэ дээр нөгөө хоёр багшийн үгийг маш их сайн дахин үзэж их гүнзгий ойлгохыг бодож ирсэн. Тэгээд махан бие бол амхан цэвэрлэгдэнэ. Тийм ээ? Гэдгийг бол үнэхээр за махан бие цэвэрлэгэн дээрээ хүрээд ирэх юм бол нэрээ асуудал байдгүй юм байна. Тэрнээс өмнө сэтгэлийн бие одоо юу вэ? 7 хүрднийхээ цэвэрлэгээ хийх. Дээрээс нь тэр сүнсний цэвэрлэгээ хийх. Тэгээ энэ цэвэрлэгээ юмнуудаа хийж сурах нь бол энэ чухал байсан. Тэгээ хүрдээ цэвэрлэгээ бол маш гайхамшигтайсэн. Би хүрдээ цэвэрлэгээг 2-7 хоногийг 3 дахь 7 хоногоос нь эхлээд тэр яг ингээд нөгөө яг бясалгал хийж эхлэхэд бүх би халуун оргиол яг тэр хүрдний цэвэрлэгээ хийж байгаа тэр өнгө яг надад маш их гоё тодорч орж ирээд тэгээ би за одоо миний яг ялцчгүй одоо тэг хүрдүүдүүлэг цэвэрлэгдэж байгаа юм байна гэж ойлгоо. Тэгээ дараагийн цэвэрлэгэн дээр орсон. Энэ дээр болохоор нөгөө бодлон би амьсгалын дасгалыг би эхлээ 3 араунаар 7 хоног хийсэн. Тэгээд ирэнгүүт нөгөө ерөөсөө биелэх чагнасан да 3 араунаар хийгээд ирсэн чинь за 4-гээ хийгээч гээл 4-гээ хийсэн чинь 5 дахь гээд тэгээ ингээд маш сайн хамгийн гол нь ерөөсөө сэтгэлийн бие бодлон бие хоёрыгоо цэвэрлсэн байвал махан биений цэвэрлэгээ бол ерөөсөө асуудал биш юм гэж би. За тийм учраас бол ер нь энэ хоёрыгоо одоо ч гэсэн би бясалгалаа хийж байгаа, йога хийж байгаа, амьсгалынхаа засвалыг хийж байгаа, бүр ингээд нэг хөвшүүлж байгаа. Тэгээ өдөр болгон энийгээ хийж ингэж баясаж байгаа. Тэр ерөөсөө сэтгэлийн бие маш гоё цэвэрлээ. Дараа нь бодлон бие гоё цэвэрлэвэл би чинь өөрөө бас миний аялын онцлог байсан баг. Би төрийн ядан чи 24 жил ажилласан. Тэгээ энэс би чи 22 жил мэдрэг ажил хийсэн. Нөгөө хүн загинж хүмсэг загнадаг. Нэг юм болохгүй байвал ерөнхийдөө нэг ууралдаг, заарладаг. За энэ нь бүр даамжраад гар гэрийнхэндээ ч гэсэн нөгөө ажил дээр байсан юмнуудаа бүгдийг ингээл чирээд ирдэг. Ийм байсан. Нэг гар гэрийнхнийгээ ч гэсэн их тавдахгүй. Яг нэг өмжиж цааштай байгаа хүний дунд мэдээс тийм байна. Ажил ад хийж захтууд баяр баясгалантай гэхээсээ илүүтэйгээр ингээл ажилдаа төвлөрсөн иймэрхүү байдалтай байсан юм байна гэж би бол маш их зөвлөлтийг хийж байгаа. Тэгээд сэтгэлийн биеийг маш сайн цэвэрлэх хэрэгтэй, бодлон биеийг маш сайн цэвэрлэх хэрэгтэй гэдгийг бол ингээрээс одоо миний хувьд нөгөө бусдыг яг ингээд стас уучлахгүй, бусдыг уучлахаас илүүтэй эхлээ өөрийгөө нэгэнсээ чөлөөлөх хэрэгтэй. Энэ их зар уцаар дунд байсан байна. Баяр баясгалантай гэхээс илүү байсан байна. Өөртөө ер нь бол одоо энэ болгоноосоо би өөрийгөө чөлөөлж би ирүүл болох хэрэгтэй юм байна гэдгээ гараараа ингээд энэ дээр үл явж байгаа. Гэхдээ ер нь бол амьсгалаараа ер нь өөрийгөө нэлээд сайн чөлөөлж байгаа. Тэгээд эрэнгүүт нөгөө нэг гомдоож исэн хүмүүсийн царай төр тодорч ирж байгаа. Тэгэхээр тэднийг бол яг тэр үед нь амьсгалаараа сайхан цэвэрлээд ингээд явж байгаа. За ингээд ирэхээр зэрэг сэтгэл санаан дээр ямар өөрчлөлт гарч ийн? Тэрийгээр амьдрал дээр ямар өөрчлөлт гарч ийн? Амар амгалаа. Маш сайн. Тэгэхээр ер нь ингээд
40 одоо ч бид чинь 8 40 яг хуу мэдээж хүүхд наснда бол нэг хайхтар тийм уурцаар байгаа. Тэгэл нэг ажиллаад бодонд ороод явна гэсэн юм. Тэгээ нэг 20 гаруй жилийн нэг гадал суусан байна. Аашилдаг. Ер нь нөгөө нэг бас нэг улирдах ажил хийжсэн. Хүнийг ингээд нэг ерөөс ингээд дандаа шүүмжилдэг. Тэ ингээл нэг ерөөс нэг хүний сайн талыг болж байна. Ер нь тэр дан чанар надад бол их давмгайсан байсан байна гэж өөртөө бол одоо болоо би дандаа хүмүүсийн сайхныг харж хүнтэй сайхан харьцаж одоо ингээл нэг баяр баясгалыг өөртөө төрүүлж байх аль болохоор маань өөр одоо юм хайрыг байх. Энэ л надад одоо чухал байна. Энийгээ би одоо ингээд 4 сарын дундаас ихээс чинь 5 сар 6 сар гээд 2 сар гарантай боож явахд бол ер нь бол энийгээс суулгах гэж л ер нь бол цаг хугацаа орж ийн гэж би бодож байгаа. Гэтэ би өөрчилж чадаж байгаа. Өөрчлөгдөж байгаа. Чадаад ирсэн гэр бүлийнхний харилцаа хандлага ямар болсон байна? Ажил, найз нөхөд одоо бусад харилцаан дээр хүмүүс чамайг юу гэж хэлж байна? Нөгөө л нэг тий хүмсэг зангидсан ширүү харсан юу илээ? Хүн шүүмжилсэн цэвэлмаг ер нь өөр нүдээр тэр хүмүүст харагдаж чадчихэв үү? Ямар комментууд ирж байна? Би ихсэн. Би яг инхийн тулд надад цаг хугацаа ихтэйсэн. 5 сарын 1-ээс эхлээд би ерөнхийдөө ийм олон нийтийн газар нэг яваг байгаа. Ажлын газраараа ч ороод байгаа. Би 7 сарын 1-нд юм уу 2-нд гэсэн бодолтой байгаа. Гэхдээ яг нөгөө ингээд та яг нэг хаад нэг таарлцсан хүмүүс гоё болсон байна гэх бүр гэрт ирээд ингээд та нэг л өөр болсон байна да гэж тэгээд байгаа. Тэрнээс бол би ч нөгөө ингээд чи тэрийгээ тэхгүй яасан, энийг ингэхгүй яасан, тэгсэн одоо тийм байх ерөөс ингээд өөрөө өөртөө л ерөөс анхаарал тавина. За одоо өнөөдөр чинь би яг ийм байх хэвээр, өнөөдөр ингэх хэвээр. За одоо энийг хийн гэдэг ингээд. 20 хэдэн жилийн тэр зуршлыг өөрчлөх гэж бас жоохон арай өөр шатанд гарах гэдэг юу яаж байгаа. Арай яг тийм бусадтай бол яг ингээд олонний дунд орж олно гэхээгүй байна. Тэгтэл дайралцсан өөрчлөлтийг олж хараад байна те. Дайралцсан уулзсан хүмүүс те. Тэгээ одоо дараа дээрээ энэ талаараа бас гоё ярина. За тэгвэл дараа ярих юм бас нэлээд нэмэгдэх нь шүү дээ ойлаад те. Шинжилгээний үр дүн харах нь байна. Тэгээд одоо нөгөө энэ 3 сар өөртөө хязгаар тавиад яг өөртөө анхаарах нэг тодорхой хэмжээний бүх талын цэвэрлэгээний цаг хугацааг өөртөө өгсөн байж байгаа. Яг ингэж хийж байгаа болвол энэ бол гайхалтай үр дүн гарах нь ойлгомжтой. Ямар ч үсэн өөрөө мэдрээд өөр дээрээ амгалан тайван нэг мэдрээд гэр орондоо уурлахгүй те өөр хүүхдүүдэд хайшгачаад загнахгүй хүмсэг зангидахгүй ямар ч үсэн зангираанаас өссөн зураас өрчлөө хүртэл тэнийчгээд байж байгаа гэдэг чинь бол үнэхээр гайхамшиг. Тэр нь одоо ерөөсө 2 сарлаа штэ 4 сарын 15 нас хойш 5 сарын 15, 6 сарын 15 тийм 2 сар гарантай. Одоо дахиад нэг сар хүрэхгүй болоод хөтөлбөр нь үндсэндээ хаагдахаар байгаа. Тэгэхээр хөтөлбөр хаагдаагүй энэ хугацаанд энэ том амжилтыг өөртөө дадал болгож шингээж байгаа гэдэг бол үнэхээр гайхалтай сайхан сонсогдож байна. За тэгээд гэр бүл дотор одоо хоол ундтай холбоотой юм уу? Энэ нөгөө нэг ихтгэл үнэмшил юмнууд өөрчлөгдөд байгаа шүү дээ, тий. Тэгээ өмнө нь одоо заавал энд ууралж хэлвэл энэ хүн хийнэ гэж боддог байсан бол одоо уурлахаа болцсон цэвэлмагаас өөр нэг тий орлуулсан эерэг нэг хандлага харилцаа гараад байгаа шүү дээ, тий. Энэ дээр гэр орон дотор ямар өөрчлөлт гарч ийн. За тэгээд хоол унднаас хөргөгчөнд авах авахгүй бүтээгдэхүүн тал дээр ямархуу өөрчлөлтүүд гарсан байна. Тэр талаас нэг хуваалцаач. Тий. Би бас нөгөө энийг бас нэг дурдах гэжсэн. Би ч хөдөө амьдардаг. Хөдөө сумандаа амьдардаг. Тэгээд хөтөлбөрийн дагуу хөтөлбөрийг ер нь өөрийн бодлогыг гээд яг нөгөө махан бүтээгдэхүүнүүдээ янзлаж боловсруулж авах тэгээ энэ юмудаа энэ талдаараа их сайн. Тэгээ одоо бид нар чинь нэг мах чандлаа гэхэл дээр нөгөө гурлаа зураад нэг бол нөгөө мадуугаа эсгээд
Иддэг шүү дээ. Одоо нэг яг нэг найз нөхд гэр бүлийнхэн донд нэг гурил мах хоёрыг хождог бай. Тэ? За гурлан бүтээгдэхүүн бол ийм байд юм байна. Гурлан бүтээгдэхүүнийг бол одоо бид нар яг гэж идэх бай. Тэгээд нэг дэлгүүрт орлоо гэхэд нэг ундаа уснаас хэсүүлээл ер нь бол ингээд нэг ер нь одоо за энэ чинь бол ийм ээ. Энэ чинь бол ийм ээ гэж ерөнхийдөө мэдээ зөвлөгч, зааварлагч л болоод байна. Тэгээд ирэхээр санхүүгийн хувьд ч гэсэн те нөгөө ингээд ер нь бид нар чинь хааштай ерөөсөө өөрөө мөнгөөрөө өөрийнхөө хорлож байгаа хороол өрсдөө авч иддэг. Өрсдөө энэ амаараа олоогоороо залхиж иддэг юм байна. Тэгээд ер нь эрүүл байна гэдэг нь зөвхөн одоо бидний өөрсдийнх нь л гэдгийг л ерөөсөө ойлгуулах гад би бол бас нэлээд хичээж байгаа. За тэгэхээр хоёр багш нь ер нь хуурсан юм шиг байна уу? Хүмүүсийг хуйлахтаа л одоо юу яагаад байгаа нэг ганц нэг тийм сөрөг комменттэй юмнууд байдаг шүү дээ. Гэхдээ энэ дээр сөрөг юм яриад яах вэ? Тэгтэл ямар ч ийсэн тэгж бодож байгаа ч юм уу ирээдүйд энэ подкастыг тийм бодолтой сонсож байгаа хүмүүст хэрэг болох болов гэд гівгэнд асуумар санагдчихлаа. Хөгжилтэй ч юм шиг ядгийн тий. Манай хоёр багш маш сайн чиглүүлэгч. Үнэхээр одоо хүн болгонтэй танилцдаг. Тэгээ энэ дээр нөгөө хүний нэг сэтгэл тэр шингэсэн юм гэж байдаг шүү дээ. Үнэхээр одоо энэ хүн эрүүл болоосаа гэсэн яг энэ их гоё анхны тэр уулзалтаараа би бүр биширсэн. Тэгээд за одоо би яг миний хүсэж хүлээж ирсэн хөтөлбөр мөн байна. Миний хүсэж хүлээж ирсэн хүмүүс маань байна. Би ингэж хүсэж хүлээсэн учраас би энэ хоёр сайхан багштайгаа учирсан юм байна. Би чадна, би гоё болно гэсэн миний ерөөсөө эцсийн зэрэг би ерөөсөө төсөндөө чулуугүй бол би төсөндөө чулуугүй болчиход би эрүүл болно. Бусад би бахад маань бол эрүүл юм чинь гэдээ би ингээд бодож байна. Тэгээд ерөөсөө тэр хуулигдах байрах ийм юм бол биш. Хамгийн гол нь би зүгээр бас нэг жоохон шүүмжлэн ханддаг хүмүүстэй өөрөө өөрийнхөө төлөв. Ерөөсөө өөрөө өөртөө ажилтгүй юм байна. Хүн өөрөө өөрийгөө судалж чаддаггүй юм байна. Өрөөлийгүүд одоо хангалттай шүүмжлэнэ. Тэгээд тэгээд одоо тэгэл яг өөр дээрээ идэх юм за энийг би болно шүү. За энийг би болохгүй шүү. За өнөөдөр би яг энэ хоолол идэх хэрэгтэй ч гэдэг юм. Өөртөө шаардлага тавьж дээ. Тэгээд бусдад болохоор шаардлага тавьдаг. Яг л өөрөө өөртөө эзэн болно, өөрөө өөрийгөө судлана, өөрөө өөрийгөө чагнана гэдэг дээр бол би урд нь ч гэсэн би ийм хөтөлбөрүүд орж байхад би энийг л би чадаагүй юм байлээ. Би энэ сэтгэлийн бие засч чадаагүй юм байлээ. Би бодлон бие засч чадаагүй юм байлээ. Өөрөө тэгээд өөртөө яргалдаг бид нар турах гэж байгаа юм тий цэвэрлэг хийж байгаа юм ингээд затгаадаг. Бушуухан нөгөө хоногоо тоолоод хэлдэг. 10 хоногийн цэвэрлэгийн хоног. За өнөөдөр яг 9 хоног тий 8. Гэт ингээд хөмсгөө тэнгэрэг чи яа цэвэрлэгдэх юм бэ тий. Тэгэл ингээл ерөөс ингээл за 7 хоног за 3 хоног бол яваа. Тэгэл 3 хоног дууслаа. Дуусангуудаа л ерөөсөө тэгэл нөгөө өстэй. Бараг нэг 10 хоног цэвэрлэгээ хийснээр тий 10 хоногтаа баг хэд дахин илүүгээр эргүүлж хордуулдаг ч гэх юм уу. Тэгэж нөгөө юм. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө хайрлаад, энгэрүүлээ, сонсоод тэгээд өөрийгөө яргал одоо баг хатуу хэлэх юм тий ингээд нөгөө хатуу дэглэм ингээд яхаар чинь өөрийгөө дэглэж яах гэсэн үг юм. Гэдэг чинь яг үнэн үг аа. Тэгэхээр бид нар ерөөсөн бүх хүмүүс ер нь бол нөгөө хүмүүс одоо энэ сайхан хүмүүсээс ерөөсөө би яг юугаа авч чадах хэвээр юм. Тэгээ одоо яг ингээ үнэхээр цэвэрлж бодсон байх шүү. Би бол гүрүү дотор манайхаа амжилттай болж шүү гэдэг ингээд урам өгöd байгаа байхгүй. Хүн урмаар л ер нь бол за энэ хүн гэсэн мод. Тэгээ манайхаа ангийн гүрүү дотроос ингээ над руу ингээ байсан. Та яг чулуутай юм уу? Цэцний төрөлтэй юм уу гэдгсэн. Тэгээ би нөгөө ягаад харуулсан цаасаа яг цэц дөрөн чулуутай гэдэг юмгээ явуудаад намайг бас яг ингэсэн би айдастай нэг айцаа дагчих тэгж байгаа цэвэр. Ямар ч асуудал авахгүй шүү дээ. Тэгсэн чинь манайхан тийм үсэ за баярлаа. Урам айрлсан гэл. Тэгээ бид бас ингээд за энэ яг цэвэрлж чадаад байна. Тэгэхээр би энэс ингээд яг ингээд хувь чатаарчсан ингээд нэмхэр гарсан уу гэдэг чинь. Тэгээ би бүр одоо нөгөө ингээд нэг дахь цэвэрлэгээ, хоёр дахь цэвэрлэгээ, гурав дахь цэвэрлэгээ гэдэг ингээд бүр нөгөө гарч байгаа нөгөө бохирууд дээр байсан шүү дээ. Алт одоо багшаа хайдаг нь сувд бриллиант дээр бичээд яваад байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэрийг анхаарал би энэ их зүйлийг өөртөө ингээ агуулад
явж ирсэн. Өнөөдөр миний би те ямар мундаг байсан юм бэ баг би бүр яг тэгж талархаад унтсан чинь маргааш нь тэр өдөө зэрэгтэй ийм их чулуу те ийм их бохирдыг одоо твчээд одоо тэгээ миний эдэр идэж ууж байгаа янз бүрийн юм твчээд ингээд явж байгаа нь хажуугаар нь бисэн тэр нэг өдөр тайзал хийж байгаа гэж байгаа ингэн ш тас тэ төлөө тэ тэр болгоныг ингээд нэг твчиж ингэж намайг зөөвөрлөдөг байна. Тэгээ цэс дүүрэн чулуутай гэхэд миний би ерөөсөө бас их зөөвөрлөгдөөгүй. Гэтэ би одоо яг нөгөө би өөрөө цэвэрлэнэ. Би одоо авч аяхгүй шүү гэдээсэн болохоор миний одоо ирэхдээ бас за манай эдэн нэг өдрөл намайг цэвэрлэнэ гэдэг одоо нөгөө дохио өгсөн болохоор цэвэрлэх өдрийг хүлээж исэн байх гэж бас баг. Яг үнэ. Тэгэхээр зэрэг ер нь бол хамгийн чухал юм нь одоо нэг бусад хөтөлбөрүүдээр суугаад үр дүн гарахгүй байсан гэд чиний ч туршлага дээр байж гин бусад хүмүүс ч гэсэн дэмэжтэй өстө нэр ахуулсан л дээр юм байлээ гардгүй юм байлээ гэд ингээд байна. Тэгэхээр яг энэ гарч байгаа процесс нь аль модултай хамгийн уялдаа холбоотой байсан бэ? Тэн дээр хоёр багш нь хуйлгацсан уу? Яг ер нь яг модул 1 2 3 бол маш зөв байсан. Би энийг яг багш нарынхаа хийснийг маш сайн дагсан. Хийх ёстой, гоё болох ёстой. Одоо энэ тэ одоо ийм байна. Тэгнэ. Одоо нөгөө өглөө 6 цагаас сунгуудаа л одоо тунгалгийн системээ цэвэрлжээл тэгэл нөгөө тусаар амаа зайлал хамраа зайлал ингээд тусаа уучаал тэгэл тусаа уусныхаа ардаар би болохоор бяцлаглаа хийдэг. Тэгээ бяцлаглаа хийгээд дуусангууд нөгөө халуун бүдээ усаа уучин халуун бүдээ усаа уугаад амьсгалын засаглаа хийгээд йогог хийдэг. Тэгээд дараагийн нөгөө хоол унд ингээ юмнууд ингээ явчихдаг. Тэгээд би ороо болохоор ингээд нөгөө мэдээ сайхан хөдөө сумын дэвчин гэдэг ороо болохоор ингээ сайхан алхацдаг. Би ч бүр говийн сүм юм шүү дээ. Өө за. Дундгой ангийн баян жаргалаа. Тэгээ алхацдаг. Тэгээ ороо ирээ сайхан ингээд амарчдаг байхгүй юу? Би тэгээд нөгөө надраас нэг манай группээс хэд хэдэн хүмүүс ингээд үнэхээр цэвэрлэж гэнэ гэж үгээд ингээд надад бас уцмцаваа ярьсан. Тэгээд би та нар шиг тэр партай байшин, палантай жорлон морон байдаггүй шүү дээ. Гэхдээ ямар ч үед үнэхээр цэвэрлэл гэвэл та нарт бол одоо бүрэн боломж нэ та нар зүгээр л цэвэрлэгээ юм хийгээд ингээд бүрэн боломж ч нь бол та нарт бас байна шүү дээ. Одоо өдөө ч гэсэн би ингээд бүрстэй өөрийгөө дайчлаад би гэсэн ийм гоё болох хэвээр бүхэл юмнуудад дайчлаад ингээд сэтгэл сайхан болж хахад та нар хийгээч гэсэн нэрээ гэл. Тэгээд тэр хүйтэн усаар бие шүрших гоё байсан. Ерөөдөө би өөр бас нэг тийм халуусан дуртай л дээ. Тэгээ одоо манай халуун усны үйлчлэгч мэрсэн нааш ус жоох хүүхэд мэд за та ч хүүхэд төсөнд очтیں۔ Дөө орох уу гэл. Бүр тийм болсон шүү дээ. За. Бүхэл энэ одоо багш нарын заасан юмнуудаа бүгдийг би ингээд хийсэн. Тэр нөгөө 30 минутны тий авто тонос тий тэр надад асар их хүч чадлыг өгсөн. Би тэр дасгалыг би хийгээд бүр 2-3 цаг унтчихдаг гэсэн. Тэгэл ерөөсөө хязгаар унтаадаг. Тэгэл унтаал босготол би бүр ингээл хөнгөрсөн. Тэр дасгал биеийг маш сайн хөнгөлсөн. Одоо ингээд утасны хамааралтай болсон хүмүүс, ядаргаанд орсон хүмүүс, мэдрэлийн одоо ийм ийм ядаргаанд орсон хүмүүс тэр дасгалыг маш сайн хийх зүг юм билээ. Тэгээ би чинь баг 7 хоног л ингээд унтаа. Одоо бол аяа маш гоё ингээд бие суулна. Сүүл рүү ингээд бие суулгахаар чинь ингээд бүр ингээд нөгөө би хөнгөх ингээд үдэнаа тэгээд хийж байгаа баг ингээд дээш бүр би хөндөрсөн юм шиг тий ингээд бүр тийм агаарт урсаад байгаа юм шиг тийм гоё болсон. Яг үнэ. Зарим хүмүүст ингээд сонсогдож магадгүй л дээ өглөө дидэн цагт босоод тийм юм хийгээл тэгээл ингээл процесс буюу үйлдэлүүд нь процесс дотор байж байгаа үйлдэлүүд нь ёо ямар төвөгтэй юм бэ гэж байгаа юм шиг нэг мэдрэмжийг өгöd идэм шиг байна. Тэгээ энэ бүгдийг хийх нь хэдхэн минутанд амжичдаг юм а гэхээр зэрэг зарим хүмүүс жоохон итгэл муутай байдаг. Чиний хувьд энэ үйлдэлүүдийг хийх нь тэ ямар одоо хүндрэлийг мэдрүүлж исэн бэ гэдэг юм уу? Хэрэг хүндрэлтэй байсан бэ? Хүмүүсийн бодож байгаа шиг тэгж нэг бүтэхгүй ажил мөн үү гэж асууд юм уу? Тийм бүтэхгүй ажил биш.
Би 6 цаг босоод тэгээд 8 цаг ерөөсөө бараг бүгдийг амжуулцдаг. Тэгээ энэ хооронд нөгөө хэдэн цаг болж байгаа мэдгүй. Улам нөгөө заадаг бисэлтэй за одоо ингэж бүр нөгөө аль болохоор нөгөө нэг амьдралын нөгөө насан туршийн хэв маяг болгохоор нэг өгдөөд байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө нөгөө за одоо энийгээ хийн ингээд тэгэхээр ерөөсөө тэр бол тийм тодл биш болчихж байгаа. Гол нь нөгөө нэг төрлөөгөө орж барьж авч чадахгүй нөгөө сонсцохоод нэлээд нуршуу байна. Яасан гэсэн нөгөө сонсонгуудаа хүмүүс нь за залхуу нурцгаа штэ. За ерөнхийдөө ингээд яг нэг хийж аваа бариад нөгөө өөрийнхөө биеийг өнгөрөөд гоё болоод байгаа ингээд мэдээд өөрөөс урам аваад тэгэхээр тэр чинь бол олон их асуудал биш. Яг үнэ. Тэр бол бас их гоё байсан. Энийг би одоо яг энийг би насан туршдаа ингээд амьдралдаа ингээд хэм аяг болгочих юм бол таашаа би ингээд сайхан нэрүүл болоод ингээд явнаа гэдэг. Тэгэхээр миний хувьд бол дөнгөж цэвэрлэгээ хэлж байгаа чинь 81.5 кг байсан. Одоо би чинь сая ингээд 74 кг тийм. Тэгээд энэ дээр болохоор одоо би ингээд нэг хаван байхгүй. Супер. Манай гэр үе энд нь ясан тооч шүү ийм болж идэг байхгүй. Тэгээ энэ болон болохоор ерөөс хаван байсан юм байна. Тэгээ хаван маш сайн байна. Хорыг маш сайн хөөд юм байна гэж. Тэгээ боцсон өглөө босгоод нуруу өгддөг. Тэгээ бөөр юм уу нуруу юм уу мэдэхгүй. Тэгэл ам хамар битүүрэн. За би бол ерөнхийдөө бол нөгөө АЦ-гээ бол ингээд дэвтрийн яг дүүрэн бичсэн шүү дээ. Тэгээ би ангийнхнаас би яг ингэж хэлж ирсэн байна. Миний энэ одоо би энэс надад хувийн бичээр өгдөн хөлийн хуруу хүртэл өгдөн. Тийм хөрвсөлтэй байсан. Тэгээ хоол одоо менюний хувьд бол маш их боломжийн би одоо хүмүүст хэлдэг шүү дээ. Та нар одоо ингээ мах идэх хүмүүстэй энэ чинь махыг хорихгүй махаараа одоо ингээ өргөслөө дарна махаараа амжилт гэх юм. Гайхаад байгаа байхгүй. Нэг итгэхэд хэцүү юмнууд байгаад байгаа тий. Гэхдээ хөтөлбөр дотор орж байгаа бүгд нь хийхэд яахгүй. Хинч өлсөөгөө цэглэмагийн хувьд бол өлсөөгөө харин ч өстой амжуулж уусаар байгаад л өнөөдөр тий 80 хэдээс 70 хэд болтлоо яцсан хаваа хавдар байхгүй. Өр өслүүд нь арилцсан тий үрчлээ нь арилцсан энэ дээрээ байсан зураас нь арилцсан. За ийм гайхалтай үр дөрөө бүтээгээд явж байгаа чамаар үнэхээр их бахархаж байна. Өөрийгөө одоо энэ 2 сарын хугацаанд маш сайн хайрлсан байна. Тэгээд энэ өөрийгөө хайрлахыгаа насан туршийн дадал болгоно гэдээ явж байгаа энэ чихүү зориг тий үнэхээр одоо ястал жинхэнэ гэдэг юм уу те хүний энэ ертөнцид төрж ирээд энэ амьдрах богинохон хугацаанд яг хийх ёстой юм барьж аваад хийгээд эхэлсэн байна гэж байгаа юм шиг надад мэдрэмж төрөд байгаа байхгүй. За тэгээд бид хэдийн маань үндсэндээ цаг маань бас төгсгөл тал руугаа олох гэж байна. Тэгээд 40 минутаас хэтрээ явахаар зэрэг хүмүүс сонсоход бас залхаад манайхан чи ер нь те өөртөө хэрэгтэй юмнуудыг ямар уртын ядаргаатай ингээд хаяа явчихдаг шүү дээ те. За тэгэхээр хамгийн одоо төгсгөл тал руугаа асуулт нь хэрвээ цэвэлмаа тэ энэ хөтөлбөрийг одоо ингээд сар хөрхөөгийн дараа дүүрэх гэж байгаа шүү дээ. За энэ хөтөлбөрөөс гаргасан амжилтаараа ч гэдэг юм уу бахархаад бусад хүмүүст хөтөлбөрт сууж амжаагүй хүмүүст сууж амжсан ч гэсэн нэг жоохон сэтгэл зүйн гэдэг юм уу нэг жоохон төвчээр юуны алдаа гарсны улмаас амжилт арай бүтээж чадаагүй байгаа хүмүүст бардам дахиад суу энэ хөтөлбөрт суу гэж зөвлөж чадах уу тийм одоо ам бардам сэтгэл бардам нэг тийм бахархал талархалтайгаар нэг ярьдаг штэ тийм одоо хэлбрээр чи хөтөлбөрөө юу яа чадах хүмүүс санал болгож чадах уу? За ингээд сайхан урмын үг хайрлсан хоёр багштайгаас их баярлалаа. Тэгээд үнэхээр би бол хүмүүс минь хагалгааны өрөөр битгий яваарэ тий энэ нэг бол үнэхээр өөрсдийн чинь нэрвэл минь өөрсдийн чинь гартай шүү. Энийг үнэхээр би сэтгэлээрээ биеэрээ одоо бүгдийн даван тулаад явж байна. Тэгэхээр болдгийм байна. Чаддгийм байна. Тийм болохоор та нар битгий шантраарай. Тийм үнэхээр шантрах юм байхгүй. Цаг нь болцсон учраас уулзах хэвээр хүмүүс уулзаж, учрах хэвээр хүмүүс учирч идэг. Заавал өвдөж, хөмсгөө зандаж ингэж
одоо шамлж битгий яваарай. Ерөөсөө л энэ цэвэрлэгийг өнөөдрөөс шууд хий. Тэ энийгээ дахин сонсгоос битгий залхуур. Хийхээс битгий залхуур. Ерөөсөө битгий залхуур. Нэг шууд барьж ав. Барьж аваад хий. Тэгээд бид нар эрүүл болох гэж байгаа. Тэр учраас бид нар хэн нэгэнд бид нар ажил хийж өгөх. Тэ одоо нэг цалин аваад бусдад ингээд ажил хийж өгөх гэж байгаа биш. Бид нар одоо өөрсдийнхөө эрүүл мэндийг хөрөнгө оруулах гэж байгаа. Эрүүл мэндийг бид гоё болгох гэж байгаа. Өөрсдийгөө гоё болгох гэж байгаа учраас энийг шууд өнөөдрөөс шууд барьж хий. Энэ болно. Эний бодит жишээнд би өөрөө сууж байна. Тэ одоо анхны тэр хэрвээ уншгүй байгаа бол анхны тэр одоо тэ лайв бидний уулзалтыг бас үзээрэй, миний зургийг хараарай тэ тэгээд чаднаа. Бүгдээрээ чадна. Хүн болгон яг энэ хоёр багшийн маань зөвлөгөөгөөр яваад сэтгэлдээ сайхан болгоод, бодлоо сайхан болгоод яг ингээд өөрийнхөө энэ бие цэвэрлээрээ хамгийн одоо ерөөсөө хэлэхэд хамгийн амархан юм бол хүн бие цэвэрлэх амархан юм аа. Бид нар бодол сэтгэл хоёроо цэвэрлэгтэл цаг хугацаагаа зарцуулсан. Энэ л одоо ерөөс маш чухал шүү. Тэгсэн цагт махан биеийг бол ерөөс яаж гэсэн цэвэрлж чадчихэ. гэж хэлмээр байна. Тэгээд би цаашдаа ч гэсэн хоёр багтаагаас өргөж холбоотойгоод өргөжлүүлээд би бас ингээд яг өөрийнхөө зорьсон зорилготой бүр илүүтэй хүрээ. Тэгээд бас ойр тойрныхон хүмүүсийн сайхан эрүүл болгон бүх хүмүүс би таарсан хүн болгон би энэ гоё хөтөлбөрийг санал болгоно. Баяр би зөвлөөд үгүй. Би хажуунаас чинь тэгээд үгүй гэж би одоо ч гэсэн би хэлж байгаа. Тэгээд дээрээ сайхан эрүүлэл байвал тэгээд болно шүү дээ. Тийм үстэй эрүүл их байх нь хамгийн чухал. Гайхалтай. Стоп. Ямар жэсиг гэсэн юу ярьлаа нөгөө хоёр багш нь өдөөс нь хар цуучаа битэрийг магтаад өгөрөө гэдэг хэлсэн юм шиг тийм бодоод байгаа шиг байна тий. Яагаад би хийгээгүй өмнөөс сайхан шүү дээ. Үний өмнөөс сайхан би яг л энэ хоёр багшаа яг энэ модуль хичээлүүдийг л яг дараалангаар нь үзсэн цагт нь үзчихэл хийгсэн юм хийж л би тэгээд өнөөдөр би явсан. Яг л өөр дээрээ үр дүнгээ гаргасан. Тэрнээс би одоо ингээл нэг надад бол тэгээд гуадаад одоо ингээл авах юм бол тэр одоо яг л бодит. Тэгээд 7 сарын 1-нд одоо ахын тултантайгаа мэдээ гоё уулзах. Намайг ганц нэг ингээ харсан хүмүүс нь очиж хэлсэн байлаа. Айгу гоё хэлж илээ тэгсэн билээ. Тэгээд одоо тэр уулзалтыг бас хүмүүс хүлээж байгаа. Би 7 сарын 1-нд таанаас айгу гоё тийм сюрпризтэй очнаа гэж. Супер. Тэгэхээр эсрэгээрээ хоёр багш нь би л ямар ч гэсэн өөрийнхөө зүгээс цэвэлмаагаараа бахархаад цэвэлмаагаа магтмаар санагдаад сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй цаас хэдий нэмгэн чичцгээш нас царахгүй гэж те. Тэгэхээр хоёр багшийнхаа хэлснийг өөртөө шингээж аваад бүр зориг болгоод үйлдэлүүдээ хийгээд үйлдэл хийгээгүй хүн ерөөсөө үр дүн гаргахгүй байхгүй юу те. Тэгэхээр нөгөө нэг чихээр орол нөгөө чихээр гаргаал байсан бол цэвэлмаа өнөөдөр энэ үйлдэлийг энэ амжилтыг гаргахгүй. Тэгэхээр цэвэлмаа яг нэг чихээр оруулж нөгөө чихээрээ гаргаагүй дунд нь үйлдэл гэдэг юмар яг барьж авч хүлээд тэрнийг амжилт болгоод ийсэн гаргаж ирж байгаа нь одоо манай энэ группийн одоо пэйжийн гишүүдэд хүртэл бас нэлээд урам зориг өгсөн гоё ярилцлага боллоо гэж бодож байна. Тэгээд Гүлнарага микрофоно шилжүүлье. Бит хоёроос та нэрээ шоодчихсан юм шиг чигэж байж байгаа. Гайхалтай байлаа. Цэвэрлэг ийм олон үр дүнтэй гэж би бодоогүй. Ямар тач үйлдэлээ хийж ийн үр дүнгээ гаргаж ийна л гэл зургуудын, постуудын, комментуудыг хараад тэгээ саналаа тавьсан. Тэгээ саналыг маань хүлээж аваад ороод ирсэнд нь маш ихээр баярлж байгаа. Төрүүнээс хойш хэдхэн минутанд ярьсан зүйл маань бид нарын тэр чигээрээ цаашдын эрүүл мэнд, эрүүл мэндийнхаа сааталт бүхэл бүтэн амьдрал, гэр бүл, үр хүүхэд, үр хойчийнхоо амьдралыг өөрчлөх агуу хүч нуугдж байгаа. Энэ нь зөвхөн ийм нэг хэдхэн нэг хорглоодыг гаргах үйлдэл өрдөөсөө биш байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ агуу үйлд өөрийгөө зориулаад үйлдэлээ хийгээд
цагаа зориулаад өнөөдрийн энэ үр дүнгуудыг хуваалцах одоо энэ хуваалцахад одоо хүрсэн энэ сайхан одоо үр дүнгээр нь одоо бахархаж байна. Тэгэхээр цаашдаа ч гэсэн хэдүүлээ бас уулзна гэж найдаж байгаа. Маш сайхан үр дүнгээрээ уулзна. Учир нь бид нарын итгэл гэдэг зүйл нөгөө уулыг яд гэдэг үлээ Уулыг эргүүлж усыг уулыг эргүүлж усыг эрчлүүлэх тийм шидтэй байдаг. Хэрвээ ямар ч итгэл байхгүй бол юу ч идэх боломжгүй, юу ч нураах боломжгүй гэдэг тийм ээ. Тэгэхээр хамгийн одоо бид нар хөтөлбөрт орохоос өмнө өөрийнхөө нэг ботж исэн нэг жижигхэн боталтой орж ирдэг. За тэгэл нэг цэвэрлжих бах. Өмнөх хөтөлбөрүүдтэйгээ харьцуулна, өмнөх өөрийнхөө үйлдэлүүдтэйгээ харьцуулна гэдэг ч юм уу те. Тэгэхээр орхосоо өмнөх бодол нь орж ирээд ямар бодол болж хувирсан талаар дээр нь хөтөлбөрийнхөө агуулгын дотроо чамд цэвэлмат хамгийн ихээр таалагдсан хичээл нь юу байв? Аль нь байв? Аль агуулга нь байв? Өмнө нь би ярьсан юм те нөгөө одоо цэц цэвэрлэгээ, элэг цэц цэвэрлэгээ гэдэг ингээд явж байгаа. За энэ бол нэг 10 14 хоногийн л. Тэгэхээр энэ зөвхөн нөгөө махан бие ирүүлж хийсэн байдаг. Тэгээ махан бие ирүүлж хийлэхээр өөрсдөө аягүй зоогоод нөгөө яргал ч гэдэг юм уу зоогоод ингээл анхны өдрөөсөө нөгөө хоногоо тоолж хэлэхээр чи ер нь нөгөө хүн чинь юм байна га. Тэгээ өмнө нь ийм хөтөлбөрүүдэд орж ирсэн. Тэгээд би яг л ийм хөтөлбөрийг бас их хүсч хүлээж ер нь нэлээ ингэж эрэл хайгуул хийжсэн. Тэгээд энтгэл одоо хоёр багшийн маань Гүлнараа багшийн ингээд энэ эрүүл бие бүтээ 90 хоног гэж ингээл явсан чи би энэ яг миний хүсчихсэн хөтөлбөр мөн байж таа гэх. Тэгээ ингээд нөгөө цаашаага тий тэгээ яваад за би өстө одоо энэ л орно гэдэг. Зэрэглэл би 4 сарын 1-нд орсон. Тэгээд ороод энэ жилүүдэд чинь би бас л бусдын адилсан нөгөө яг л махан биений цэвэрлэгээр гэж бодсон. Ер нь махан биений цэвэрлэгээр би махан биений цэвэрлэгээр гэж мэдгүй. Өөрийгөө цэвэрлэнэ. Өөрийгөө цэвэрлэнэ гэж ерөөсөө махан биений цэвэрлэнэ гэсэн үг гэж л ойлгож байгаа. Гэтэл сэтгэл нь би гэдэг. За энергитэй холбоотой. За энэ бол өстө янзын болох байхаа гэж. Тэгээ бодож ирсэн. Тэгээд ерөөсөө бүхэл хичээлүүд маш гоё байсан. Тэгээ хамгийн одоо би дотроос намайг ингэж амрааж чөлөөлж их юмнаас ингэж юу бясалгалууд байсан. Тэгээ дээрээс нь тэр нөгөө 30 минутын нөгөө авто тренинг юу лээ? Ауто гэдэг байгаа шүү дээ. Нэг би тэр бясалгалыг би асар их шүтсэн. Би тэндээс л би яг тэрийг би хийгээл ингээд бүр ингээд өглөө шүү дээ. Би өглөө ингээд бүх бясалгал юмнуудаа ингээд хийжэл нөгөө бодлон биеийн цэвэрлэгээр ороогүй байхад тэрийг хийсэн. Тэгээ хийгээд өглөө унтаад боссон хэрнээ яг тэр хийж унтсан байсан. Тэгээ цаг нэг мэдсэн сэрээд харсан чинь 2 3 цаг унтсан байсан. Тэгэл боссон чинь бүр ингээд 2 3 өдрөөр унтсан чим шиг бүр ингээд би хөнгөрөж ирсэн. Тэр хэвээр маш гайхамшиг. Тэгээд тэрийгээ би шүтэл хамгийн түрүүнд л ерөөсөө тэр их ядаргаа тэр юу бол тэр дараал гараад тэгээд цаашаага ерөөсөө бүх би хөнгөрсөн. Нойр одоо хансан бүхэл юм басан. Тэр л маш гоё байсан. Хамгийн гоё байсан. Тэр тэгтээ энэ бүх хөтөлбөрийг би бүр яг эхнээс ингээ бүгдийг нэгээд нөгөө яг одоо би 4 дахь модуль руугаа би орно. 10 дахь цэвэрлэгээ хийж дуусаад ингээ орно. Одоо тэгтээ би судлаа явж байгаа. Тэгээ бүр гоё болох байх. Үргэлжлүүлнэ. Би үргэлжлүүлээд энэ өтөө бас ингээ үргэлжлүүлээд бас ингээ явнаа. Бүх басгал бүхэл зааврууд маань гоё байсан. Зөвлөгөөнүүд маш гоё байсан. Өнөөдрийн бидний өдөр тутмын амьдралд харахад тэгэд уншихаар төвхтэй юм шиг тий нэг юм төвхтэй юм шиг ингээд байгаа байна. Яг хэрэгжүүлээд эхлэхээр ерөөсөн дадлал болж байгаа. Гайхалтай. Чадчихгаа. Тэрийн Баягаа тэгээд яриулах баяртай маа баярлалаа шүү.
Хэсээд ийсэн зүйлсүүдийг битүүри яриад ийсэн зүйлсүүдийг яг нэг амьдрал дээр нь бодит дээр нь авчираад практикал тавьчихаар хүн яг шоконд орд юм биш тийм ч чинь болоод байна гэмээр. Энэ чинь болохоор бит хоёрын бас нэг мөрөөдөл биелээд байгаа процесс явагдаад штэ тэ. Яа. Тэгвэл би дахиад нэг нэмээд асуулт асуучих. Нөгөө 40-той багтана гэсэн чинь зэрэг 43 болцсон. За сүүлийн асуулт заяа. Онлайн уулзалтууд хийдэг штэ. Модуль бүрийнхээ. Тэ. Тэрний өгөөжийг чи дүгнүүл юу гэх вэ? Тэр маш гоё. Тэрийгээ ч би бас их үздэг. Тэр дундаас хүн маш олон юм олж мэддэг юм байлээ. Тэр дунд маш олон хүмүүс өөрсдийн зовлон жаргал тэ одоо болж байгаа болохгүй байгаа бүхэл зүйлүүд тэгээд тэр зовир юмнуудыг тэгэл байхад хүн улам одоо би бүр сайхан болох хэвээр. Одоо тэнд чинь нас насны хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд тэр нас насны хүмүүсээс ахмадууд ямар сайхан юм бэ те бах гэжсэн би тэр хүн энэ сайхан буурлууд маань чадаж штэ тий. Тэгэхэд одоо өнөөдөр би гоё болох хэвээр чадах хэвээр. Энэ бол яг миний хүсэг хөтөлбөр штэ гэдэг ингээ өөртөө. Тэгээд тэр уулзалтууд бол би хоёр уулзалтанд нь орж чадаагүй хөж үзсэн. Тэгээд тэгэл ер нь түүнээс хойш за яг өөртөө л би цаг зав гаргая тий. Тэгтээ тэргүй би өвдөөд эмнэлэг твтээд юм уу хагалгаанд ороод нэг сар байгуул тий. Хичнээн харж авах юм. Тэгээ дээрэс нь хичнээн төвөргөний зардал гаргаад явах юм. Дээрэс нь үр хөвгтэн зовоон. Хань ижлэн зовоон. Яагаад би өнөөдөр яг өөртөө цаг зав гаргаж болохгүй гэж би зэрэглэсэн гэж чадсан. Одоо маргааш нэг би 2 дахь өдөр би 7 дахь цэвэрлэгийг хийх гэж төлөвлөсөн байна. Вау. Зя. Ястай гайхалтай. Бүр нэг юу илээ сонсхийг хүсэжсэн энэ үр дүнгуудыг хин нэгэн гаргаад ил гаргаад бит хоёрын өгөх гээд исэн юм ерөөсөл бараг бүтнээрээ гараад ирлээ те. Өгөх гээд ил гаргах гээд исэн юмнууд маа нэг одоо нэг үр суулгачаал энэ цэцэг оргохгүй болов гэж бит хоёр нэг хараад суугаад байгаа юм шиг те. Тэгсэн чи өнөөдөр бүр өстой цэцэг нь дэлгэрээд бүтэн баглаа болоод гарч ирж байгаа юм шиг ийм гоё мэдрэмж авлаа. Маш их баярлаа. Тэгээд үнэхээр бит хоёрын өгөх гээд явах гад байгааг бүтнээр нь үндсэндээ бараг гаргаад ирлээ. Тэгэхээр дараагийн уулзалт буюу одоо нөгөө нэг дахиад хоёр дахь гээд нэг амлчаад байгаа шүү дээ бид хоёр төрөндөө байгаа тий. Тэгэхээр гурлаа дараагийн уулзалтан дээр яригдах юмнууд бол дараагийн төвшөнд гарсан. Үнэхээр төвшөө агсан гоё юм болох юм байна гэж одоо л баг нүдэнд харагдаад байна шүү. Өөр тэнд гэхдээ би ямар нэг юу байгаа тэнд нэг тийм гацаа байгаа. Гэхдээ тэр нэг гацааг май чи эн чинь биш байхгүй юу гэд нэг ингээд тавьчихмаар нэг яриа болох байхаа гэж бодоод байгаа. Тэгэхээр те би өнөөдөр тэр гацаагаа ярихгүй. Яагаад гэвэл нь яг уу чи тэр үр дүнгийг гаргаж ээж тэрнийг гаргаж ирэх ёстой хүн заяа. Тэгэхээр зэрэг би дараагийн уулзалтаа хэрвээ хийх юм бол яг одоо арга зүйлгээ хийгээд эхоодоо харуулад тэгээ яг ийм байсныг би ийм болгосон байна гэх. Тэгээ өөрийнхөө зургийг бас харьцуулаад одоо царайцсаа те бүгдийг яг байна. одоо кинодоо явуулж байгаа ингээд группийнхэндээ ангийнхандаас харуулнаа. За баярлалаа. За чиний хийхээ тэгээд тэ өөрийгөө хайрлаж энэ орчлын ертөнцид төрж ирсэн хувь тавилангаа өөрийнхөө гараар тэ зурж бүтээж энэ сайхан үр дүнг гаргасан байж байгаа амжилтаа улам батжуулах энэ үйлдэл их үйл хэрэгт нь томоос том амжилт хүсье. Тэгээд бусаддаа хувь нэмэр оруулж алтан цагаа зориулж бид хоёртойгоо ярилцсан чамдаа маш их баярлалаа. Тэгээд алтан хамтрагч Гүлнараа даач гэсэн маш их баярлалаа. Тэгээд манай группийн манай фейжийн оролцогчид гишүүдтэй бүгдэнд нь те эрүүл болох бол гарын дор байдгийн байх шүү гэд амжилтыг хүсье. Маш их баярлалаа. Талархлаа бүх зүйлд. Зя ингээд явчихъя. Рекорд зогссон уу сарагч? Юу гал зогсоосон да.
Оо.